Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн 1 сар хичээл сургууль, шалгалт, бичиг баримтын асуудал гээд тун завгүй өнгөрлөө. Одооноос эхлээд олон чанартай контентуудаар та бүхэнтэйгээ уулзах болно. Манай суугын түүх танин мэдхгүй, угсаатан зүүн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг сууг бөгөөд биднийг нэгтгэдэг зүйлс хэмээх дугаарыг өмнө нь хүргэж байсан билээ. Өнөөдрийн бичлэгтээ Монгол төмний их баяр наадам 93 наадмын талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Биднийг нэгтгэдэг зүйлс 2. Ингээд бичлэгтээ орцгоё. Монголчууд биднийг олон зүйл нэгтгэдэг. Барайнд ойртох хурдан хүлгүүдийг харж омогшин багтах. Унааш хүүхдүүдийн авхаалжтайг шагшин магтаж, хүчит бүгчүүдийн урам мэхэнд уухайлан үнэлсэн, мэрэгэн харваачдын тавьсан суманд дахан баясна. Тэгвэл наадам хэмээх чинь хизээнээс үсэлтэй ямар очир холбогдолтой баяр юм бэ? Бид яагаад наадам хэмээгч баярыг ийм өргөн дэлгэр тэмдэглэдэг юм бэ? Юуны төрөнд наадам хэмээгч нь наадах, баярлах, цэнгэх хэмээх монгол үгнээс гарвалтай үг. Тиймээс баяр наадам олон байх бөгөөд жил бүрийн хуран сар тэмдэглэх бүх барилдаан, морь уралдаан, сур харвааг бид 93 наадам хэмээн онцгойлон нэрлэж иржээ. Эртнээс гарвалтай уг 93 наадам нь дэлгэр зун тогтож, мал тарах твэргээ аван, сүүсэл орж, айраг цагаа элбэг дэлбэг болсныг тэмдэглэхээс гадна монгол эрчүүд өөрийн бэр хүчээ сорих цэргийн бэлтгэлийн нэг хэлбэр болдог байжээ. Монголчууд бидний хувьд 93 наадам нь дан ганц спортч биш, баяр цэнгэл, төр төсны бэлэгдэл билээ. Яагаад наадмыг 7-8 дугаар саруудад тэмдэглэх болов? Монголын тал нутаг хатуу ширүүн уур амьсгалтай. Зуны дэлгэр цаг тун богино бөгөөд урт удаан өвөл хаврын тарчиг өдрүүдийн дараа мал сураг тарга твэргээ саял 7-8 сард гүжид авна. Нүүдэлчдэд хамгийн чухал мал болох адуу нь энэ цаг үед л шанас хүчин оргилдоо хүрхийн дээр урт удаан хугацааны аян дан нүүдлийн хөлийг даах тэнхээтэй болно. Тиймээс хамгийн шилдэг цэрэг эрс, хамгийн сайн хүлэг морд энэхүү наадмаас л төрөн гардаг байжээ. Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэсэн нь жухамхүү монгол сайн эрийн нэгэн шинжин тул бид энэхүү хэлэлцээр иржээ. Ер нь цэрэг харимтай байна гэдэг нь төртөө, тусгаар тогтнолтой байгаагийн нэгэн илрэл бөгөөд тийм ч учраас монгол наадам нь нэгэн ёсны тусгаар тогтнолын баяр юмсанч. 93 наадам нь хүннүү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу нийтийн толлын өмнөх 2-оос 1-р зууны үеэс эхлэлтэй. Тухайн үеийн сурвалж бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх төдийгүй морь бүх сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв. Хүннүүчүүд Будраха овог аймгийн эв нэгдэл цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор наадам зохион байгуулж ирсэн нь өдгөө монгол угсаатнуудын 93 наадмын төрхийг олжээ. Түүнчлэн Монголын улс товчоонд 93 наадмыг хуран сар буюу 7 дугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. 1639 онд өндөр гэгээн зан озрыг халахын ширийн шашны тэргүүнээр өргөмжилж даншиг наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Ширээт цагаан нуурын уг наадамд бүх лам барилдан төрүүлж бонхор донор гих чимээр магнаас нь тэмдэглэгдэн үлджээ. Үүний дараа 1772 онд хинтээ уулыг дахих их наадам болж тус наадмыг 10 засгийн наадам хэмээн нэрийдэн 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгов. Гэвч энэхүү наадам Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилсэн юм. 10 засгийн наадамтай зэрэгцэн 1922 оноос эхлэн ардын төрийн наадмыг тэмдэглэж эхлэв. Бүгд найрамдах Монгол ард улс бүрэлдэн тогтсны дараа 2 наадмыг хамтдах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 5 дугаар сарын 15-ны засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 7 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлсэн нь өнөө хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ. Харин 1946 оноос ардын хувьсгал ясны ойн хэмээн тодотгох болжээ. Ийхүү 2003 онд үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталснаар өдгөө улс, аймаг, сумдын хэмжээнд нэгэн зэрэг үндэсний бүхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа зэрэг төрөлд ур ухаанаа уралдуулан тэмдэглэж байна. Мөн үндэсний их баяр наадмыг 2010 онд ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын бит бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн явдал нь хэдэн зууны тэртегээс өвлөгдөн ирсэн Монгол наадмаа дэлхийд дахинд албан ёсоор тунхагласан юм а. Өнөөдөрт Монгол зохион байгуулагддаг хамгийн том 2 наадам бол даншиг наадам, үндэсний их баяр наадам. Даншиг наадам нь 2015 оноос жил бүрийн уламжлалт наадам болсон бөгөөд өмнө нь тогтмол бус хэлбэрээр тэмдэглэгддэг байв.
Энэхүү наадам нь Монголын чин гүрнээс салсан тусгаар тогтнолыг дурсаж төрийн далбааны өдөртөө давхцдаг. Харин үндэсний баяр наадам нь 1921 оны хувьсгалыг дурсах зорилготой бөгөөд 1930-аад оноос албан ёсны баяр болсон. Энэ хувьсгал нь Оросын иргэний дайны нөлөөгөөр Монголд зөвлөлт маягийн коммунистууд нэвтэрч богд хааныг түлхэн унгасан үйл явдалтай холбоотой. Үндэсний баяр наадам нь шинэ төр улсыг байгуулсны амжилтыг тэмдэглэх зорилготой. Наадам нь дан ганц нийслэлдэж гэлтгүй хөдөө орон нутгуудад ч гэсэн 7-8 дугаар саруудад тэмдэглэгддэг. Тиймээс баярын цар хүрээ ач холбогдлын хувьд Монголын хамгийн том баяруудын нэг бол наадам мөн. Зөвхөн Монгол улсын ч гэлтгүй. Туваагийн бүгд найрамдах улс, Бурятийн бүгд найрамдах улс, Халимаг, Өвөр Монголын өөрдөө засах оронд ч мөн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, нийт Монгол турхтан уул газрыг дов болтол, тал газрыг хотор болтол, дэнж хототол сайхан нааддаг байна. Наадмын үеэр Монгол турхтны тусгаар тогтносон Монгол улсад Чингис хааны 9 хөлт цагаан тугийг Сүхбаатарын талбайгаас спортын төв цэнгэлэх хүрээлэнд рүү ёстол төгөлдөр зөөвөрлөн хөргөдөг уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байгаа бөгөөд үеийн үед үг дээцээс уламжлагдсан исэн ёс заншдыг үр хойчтой бид бахархалтайгаар тэн өвлүүлсээр байна. Цаг хугацаа урсан өнгөрхийн хэрээр наадам хэмээх баяр нь маанч шин соёл, шин өнгө төрхөөр үзмж нэмж байгаа ажээ. Тухайлбал үндэсний их баяр наадмын бэлэгдэл амьтад нь мэргэн шонхор, марл буг, хангай чон хэмээх өхөөрдөм хөөрхөн амьтад билээ. Ийхүү өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Дэлхийд даяар тархан суурьсан нийт монголчууд ахан дүүстэй дэнж хотоотол сайхан наадахын өрөөл талбий. Удахгүй уулзцгаая.